Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчдээ тоонтой хөтөлбөр танд хүрч байна. За сүүлийн 10 жилд манай улсын экспортын өсөлт жилдээ 35%-аар нэмэгджээ. За энэ өсөлтийн дийлэнхийг уул уурхай эрдэс бүтээгдэхүүний экспортын өсөлт бүрдүүлж байгаа юм а. За жилээс жилд уул уурхай бүтээгдэхүүний экспорт нэмэгдэж байгаа сайн талтай хэдий ч за нөгөө талд бусад салбар тэр дундаа хөдөө аж ахуйн салбарын экспорт буурсаар байна. За 1995 онд манай улсын экспортод гаргаж байгаа бүтээгдэхүүний 4/1-ийг за 2000 оны үед тал хувийг бүрдүүлж байсан хөдөө аж ахуйн салбарын экспорт өнөөдөр 10% ч хүрэхгүй байгаа юм а. За Монгол улсын эдийн засгийг уул уурхайн салбараас хараат байдал ийхүү нэмэгдэж байгаа нь урт хугацаанд үндэсний үйлдвэрлэлийн хөгжлийг хязгаарлаж за эдийн засгийн хараат бус байдлыг алдагдуулах эрсдэлтэй юм а. За иймээс экспортыг төрөлжүүлэх, уул уурхайн бус салбарыг хөгжүүлэх нь чухал байна. Монгол улсын хүн амын амжиргааны түвшинг дээшлүүлэх, улсын хөгжил цэцэглэлтийг хангахад хамгийн чухал нь экспорт. Хэдийгээр манай улсын экспортын хэмжээ жилээс жилд нэмэгдэж байгаа ч экспортлж байгаа барааны нэр төрөл төдийлөн өөрчлөгдөг байна. Сүүлийн 15 жилд Монгол улс цайрын хөдөр, хар туглагны хөдөр, лаазалсан мах, хадгалсан мах, тосны ургамлын үр, рапс, ноосоор хийсэн нэхмэл даавуу гэсэн 6 бүтээгдэхүүн шинээр экспортлжээ. Нэр төрлөөс гадна экспортын бүтцийн хувьд нэг салбараас хараат байдал нэмэгцээр байгааг тоон үзүүлэлт харуулж байна. Энэ оны 10 сарын байдлаар манай улсын экспортын 93%-ийг уул уурхайн гаралтай бүтээгдэхүүн, 2.4%-ийг нэхмэл эдлэл, 1.3%-ийг үндсэн төмөрлөг, 1.4%-ийг мал амьтад, тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүн, 1.5%-ийг ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспорт эзэлжээ. Уул уурхайн салбар нь манай улсын экспортын дийлэнхийг бүрдүүлж байгаа хэдий ч уул уурхайн бус салбарын нийгэм эдийн засгийн оролцоо өндөр. Тухайлбал уул уурхайн бус салбарт 94 мянган гаруй аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нийт ажиллах хүчний 75% нь ажилладаг. Мөн энэ салбар нь манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 87%-ийг бүрдүүлдэг бол гадаадын шууд хөрөнгө оруулалтын 25%-ийг, хувийн хөвшилд банкнаас олгосон зээлийн үлдэгдлийн 88%-ийг уул уурхайн бус салбарынхан авчээ. Өнөөдөр манай экспорт 93% нь бол уул уурхайн бүтээгдэхүүн. За 7% нь бол уул уурхайн бус салбарын бүтээгдэхүүн байна л да. За ерөөсөө уул уурхайн бус салбарын бүтээгдэхүүн буурсан учраас ийм тоо байна уу үгүй л дээ. Ер нь сүүлийн 20 жил Монгол улсын экспортод бол ялангуяа уул уурхайн бүтээгдэхүүн хэмжээгээр гарах болсон. Нүүрс, зис, одоо төмрийн өдөрч гэдэг юм. Тэгээ энийх нь хэмжээ нэмэгдэхлээр нөгөө уул уурхайн бус салбарын бүтээгдэхүүний орон зай гэдэг юм уу эзлэх хувь нь бол ингээ багасаа явчихж байгаа. За тэгээ мэдээж одоо Монгол улсын нийт хүн амын одоо тодорхой хэсэг нь ялангуяа ажиллах хүчний сая гаруй ажиллах хүчин бол энэ уул уурхайн бус салбарт байна. За дотоодын нийт бүтээгдэхүүний дийлэнх хэсгийг бас энэ салбар бүтээж байна. Тэгэхээр ажиллах хүчний оролцоо өндөртэй энэ салбарыг дэмжих нь бол бас ирээдүйд нийгмийн талаас ч гэсэн зөв бодлого л гэж харж байгаа. За тэгээд ялангуяа манай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн бол өөрөө түүхий маягаар экспортлогдчихсэн. Тэгэхээр айлхаар энийг нэм өртөг шингээж Монголдо илүү их одоо нэм өртөг шингээсэн маягаар гарах юм бол нэгдүгürt мэдээж экспортын үнийн дүн өснө. А хоёрдугаарт бол ажиллах хүчний оролцоо гэдэг талаасаа нийгэмд бол бас их өгөөжтэй орлого болно л гэж харж байгаа. Нийт ажил хийж байгаа 100 хүн тутмын 25-6 нь бол хөдөө аж ахуйн салбарт ажилладаг. За 50 орчим нь бол одоо үйлчлэгийн салбарт ажилладаг. Харин уул уурхайн салбарт бол 6 орчим хүн бол ажилладаг байгаа. Өөрөөр хэлбэл уул уурхайн салбар маань нийт одоо экспортын орлого 93%-ийг бүрдүүлж байгаа боловч илүү капиталын орц ихтэй, ажил хүчний орц багатай салбар байдаг. За энэ утгаараа хөдөө аж ахуйн салбар, за үйлчлэгийн салбарын одоо бүтээмж, дундад цалингийн хэмжээ бол одоо харьцангуй бага байдаг. Жишээлбэл уул уурхайн салбарын ажиллагчдын дундад цалин сарын 5.1 сая төгрөг байхад за хөдөө аж ахуйн салбарыг бол одоо 1.7 орчим дээр, үйлчлэгийн салбар бас мөн энэ хавьд орчим дээр байдаг, ийм үзүүлэлттэй байдаг. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ салбарууд дээр бүтээнж нэмэгдэх, энэ салбарууд дээр бол үйлдвэрлэл ашиг нэмэгдүүлэх бол шаардлага байна гэдэг нь харагдаж байгаа. За энэ
хөдөө аж ахуйн салбар дээр одоо нийт ажилчдын 25-6% байгаагийн дийлэнх нь бол одоо бид нар малчтыг яриад байгаа шүү дээ. Нийтдээ бол одоо 24 оны эцсээр бол Монгол улсын хэмжээнд 308.7 мянган малчин бол байна гэдэг ийм мэдээлэл байгаа. За малчин өрхийн одоо хөдөөгийн өрхийн дундаж орлого маань өөрөө Улаанбаатар хотын өрхийн дундаж орлогоос бол 27% орчим хувиар бол бага байдаг. Тэгэхээр энэ өөрөө юу гэлж ийм вэхээр бид нар мал аж ахуйн салбарын одоо бүтээмжийг нэмэгдүүлэх. За тэгээд дагаад одоо энэ ноолортой ижилхэн малаас гарч байгаа түүх үедийг боловсруулж одоо өртөгийг нэмэгдүүлэх, үн цэнийг нэмэгдүүлэх одоо шаардлага харагдаж байна л гэсэн үг. За уулуурхаан бус экспортын 35 орчим хувийг ноолуур, ноос зэрэг нэхмэл идэл, арьс ширний экспорт бүрдүүлж байна. За жилдээ 400 сая доллараар хэмжигдэх экспорт хийдэг эдгээр бүтээгдэхүүний экспорт энэ онд өссөн байна. За үүнд 2022 онд батлагдсан ноолуурын техникийн зохицуулалт энэ оны 2 дугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн нь гол нөлөөг үзүүлсэн байна. За тодруулах юм бол энэ нь самснаас дээш шатны боловсруулалт хийсэн ноолуурыг экспортлох зохицуулалт байсан бөгөөд за угаасан ноолуурын экспорт зогссон нь одоо түүнээс их хэмжээний орлогыг самсан ноолуураас олох боломжийг бидэнд олгоод байгаа юм а. Өнөөдөр яг үнэндээ бид нэр экспортод гаргах гэхээр уулуурхаан бас бүтээгдэхүүн ноолуураас өөр нь байхгүй болсон байна. Дээр нь арьс шир бол одоо нэлээд уналтанд орсон байна. Тэгэхээр энэ одоо энэ чиглэлийн яг гол одоо Монголын брэнд болж чадах бүтээгдэхүүн эсвэл салбараа бид нар сонгож авч тэрнийг хөгжүүлэх дээрээ илүү одоо бодлогын дэмжлэгүүд үзүүлэх хэрэгтэй байх. Нөгөө талаараа бид нар энэ салбаруудыг хөгжүүлэх гэж байна гэдэг нөгөө хөдөө аж ахуй дэмжих сан эднэр шиг тийм одоо өмнө алдсан тэр алдаа бас давтаж болохгүй. Тухайн салбарыг хөгжүүлэх гэж ингээд одоо урт хугацаатай бага хүүтэй зээл өгж болох боловч яг тэр зөв үү буруу юу аль нь илүү гарах боломжтой вэ гэдгийг нэгдүгээр харах хэрэгтэй. За хоёрдугаарт манай улсын уулуурхаан бус салбарын бүтээгдэхүүний экспортын дээр гарч байгаа маш том бидний хамгийн түрүүнд шийдэх ёстой мөртлөө ярихгүй байгаа нэг зүйл бол тээвэр логистикийн асуудал. Тээврийн зардал маш өндөр байдаг. Дээр нь одоо жишээ нь ганцхан жишээ хэлэхэд Монголын төмөр зам чи өөрөө монопол болцсон. Тэгээд дээр нь одоо дор хаяж богоон нь олдохгүй байх жишээ тийм ээ маш өндөр төлбөр авдаг байх жишээний ийм монопол тээвэр логистикийн салбарыг бид нар задлах хэрэгтэй. Энтэй холбоотойгоор бид нар олон улсын тээврийн сүлжээндээ нэгдэж орох хэрэгтэй. Одоо Алтан болог замын үүдийг холбосон А3 гээд олон улсын хурдны зам байх хэрэгтэй байдаг. Бид нар өнөөдөр хурдны замаа тавиагүй л ингээ байж гин тийм ээ. Тээврийн зардал маш өндөр байгаад байгаа учраас тухайн бүтээгдэхүүнүүдийг бид нар гадаад зах зээл дээр аваач зархад өрсөлдөх боломжгүй болчиход байна. Ноолуураа угаасан байдлаар голлон экспортлж ирсэн манай улс 2025 оны 2 дугаар сараас эхлэн ноолуурын экспортын техникийн зохицуулалтыг хэрэгжүүлж эхэлснээр самсан байдлаар ноолуураа экспортлж байна. Энэ оны 10 сарын байдлаар манай улс 2.9 сая тонн самсан ноолуур экспортлж 244 сая доллар олсон нь өмнөх оны мөн үеэс 5 дахин өссөн үзүүлэлт болсныг үзэгч та тоон үзүүлэлтээс харж байна. 2024 оны байдлаар угаасан ноолуурын экспортын үн килограмм нь 53.8 доллар байсан бол самсан ноолуурын үн түүнээс 1.8 дахин өндөр буюу 98.7 доллар байна. Уулуурхаан бусад экспортын голлох бүтээгдэхүүнийг харвал энэ оны 10 сард хоньны ноосноос 4.5 сая доллар, амьд мал амьтдын гаралтай бүтээгдэхүүний экспортоос 170 сая доллар, ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспортоос 41.8 сая доллар олжээ. 30 жилийн өмнөхтэй 20 жилийн өмнөхтэй харьцуулахад бол Монгол улсын нийт одоо экспортод жингээр эзлэх хуваарь ярих юм бол уулуурхаан салбар бол харьцангуй нэмэгдсэн. За 70 орчим хувиас одоо 93.4% руу нэмэгдэж гарсан байгаа. Одоо нийтдээ маргач нэг жилдээ 14-15 орчим тэрбум долларын экспорт гаргаж яхад уулуурхаан бус одоо экспорт бол 1 тэрбум доллар дотроо эргэлддэг байгаа. Өөрөөр хэлбэл нийт экспортын нэг 5-6%-аас илүү гардаггүй. За энийг нь бас задаад үцхээр дотроо бас 2-3 төрлийн бүтээгдэхүүнээс бүрддэг байгаа. За хамгийн том нь бол нэг 300 сая долларын ноолуур. За тэгээ энэний дараа нэг 200 гаруй сая долларын мах, тэгээд ургамлын буюу одоо рапс, самар гэх мэт бүтээгдэхүүнүүд бол одоо экспортод гардаг байгаа. За энэ жилийн хувьд гол одоо уулуурхаан бус экспорт дээр гарч байгаа өөрчлөлт бол
ноолуурын салбар дээр гарч байна. Өөрөөр хэлбэл энэ жилийн 1 сарын 1-ээс эхлээд угаасан ноолуурыг техник нөхцлөөр одоо экспортлыг хоригдсан. Үүнтэй холбоотойгоор бол ерөнхийлөгчөө санаачилсан цагаан алт хөтөлбөрийн хүрээнд самсан ноолуурын экспортын хэмжээ бол одоо өнгөрсөн оны мөнх үетэй харьцуулахад 190 гаруй сая Америк доллар буюу 2.5 дахин одоо өссөн ийм дүр зураг харагдаж байгаа. За энэ нэрээрээ одоо бас энэ экспортын орлого за дотооддоо шингээж байгаа одоо үнц нь бол нэмэгдэж байгаа гэж харж байгаа. За хоёр дахь том бүлэг буюу мал аж ахуйн салбар махны экспортын хувьд бол амьд мал махны экспорт бол энэ оны эхний 10 сарын байдлаар 170 орчим сая доллар буюу за өнгөрсөн оноос бол 16 орчим сая доллараар нэмэгдсэн ийм дүнтэй явагдаж байна. Ноолуурын салбараар үзэх юм бол өнгөрсөн онд бол угаагаад экспортч болдог юм байсан. Одоо энэ жилээс эхлээд одоо самансан маягаар экспортлж байгаа. За энэ нь өөрөө иргэд нэмэгдэх их шингээж байгаа. Ялангуяа угаасан ноолуур, самансан ноолуурын хооронд 3 дахин үнийн зөрүүтэй байх жишээтэй. Тэгэхээр бол одоо тэгээд самансны дараах бол одоо утас эрхч гэдэг юм уу, шүлжмэл болгож гаргах. За бүр эцсийн бүтээгдэхүүн болгож гаргахад өртгөөрөө дамжаад одоо экспортын орлого нэмэгдэх боломжтой гэж харж байгаа. За Монгол банкны дээр хийсэн судалгаагаар бол бүр эцсийн бүтээгдэхүүн болгоод ноолуурыг гаргах юм бол одоо 10,000 тонн жил болгон одоо авдаг 10,000 тонн түүхийн ноолуур өөрөө эцсийн бүтээгдэхүүн болоод 1.4 тэрбум долларын орлого олох боломж байна гэж харагдаж байгаа. Тэгээд энийг одоо бусад юмтай харьцуулах юм бол одоо жишээлбэл одоо манай ЗС экспортын Эрдэнэт үйлдвэр бол жилдээ бол тэрбум гаруй долларын орлого олдог. Тэгэхээр бол зөвхөн ноолуур өөрөө Эрдэнэттэй бас адилхан болох боломжтой гэж харагдаж байгаа. За мэдээж ноолуураас гадна бол одоо хөдөө аж ахуйн түүхийд бас ноос байна. Ноос бол жилдээ бол ноолуураас баг 3 дахин их гарч байгаа. 30,000 тонн түүхийн ноос. Тэгэхээр энийг боловсруулах юм бол бүр илүү боломж байгаа л гэж харж байна. За Эрдэнэтийн зэсийн экспортын орлогыг бид ноолуураас олох боломж байгаа гэдгийг их сурвалжууд хэлж байна. За үүний тулд аж ахуйн нэгжүүдийг чадваржуулах, бүтээгдэхүүний чанар стандартыг сайжруулах, татвар тээвэрлэлт гээд олон хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх шаардлагатай юм а. За тэр дундаа аж ахуйн нэгжүүдийн хамгийн гол хүндрэл нь өнөөдөр санхүүжилтийн асуудал. За тэр дундаа гадаад худалдааны санхүүжилт нь худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх гол дэмжлэг байдаг хэдий ч за манай улсад энэ төрлийн санхүүжилт байхгүй байгаа юм а. Уулуурхайн салбар гадаад их усүр буюу хөрөнгө оруулалтаар санхүүжигдэж байгаа хэдий ч за уулуурхайн бус салбарынханд гаднаас хөрөнгө оруулалт татах боломж хомс байна. За тиймээс ч тэдний гол одоо их усүрийг арилжааны банкуд олгож байгаа юм а. За гэхдээ 2020 оноос эхлээд экспортын санхүүжилт нь банкуудын нийт одоо зээлийн багцын өртөө 1.5%-ийг эзэлсэн байгаагаас харахад энэ хэмжээч одоо хангалтгүй үзэгдэж байна. Чанартай түүхийд бэлтгэхэд толгомжж байгаа асуудал бол эргэлт төрөнгийн асуудал номер 1 тавигдж байгаа. Энэ асуудлын хүрээнд ч 2024 онд Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлагаар цагаан алт үндэсний хөдөлгөөн мань хэрэгжиж эхэлж байгаа. Энэ хөдөлгөөний хүрээнд бол дөрвөн асуудлыг тусгаж байгааг нэг маань болохоор түүхийд бэлтгэлийн тогтолцоогоо боловсронгуй болгож сайжруулах асуудлууд яригдж байгаа. Энэ ч хүрээнд 2025 оны түүхийд бэлтгэлийн эргэлтийн хөрөнгийн зээлд бол 42 компани маань 320.7 тэрбум төгрөгийн зээлийг авсан байгаа. Мөн дэвшилтэд сүүлийн үеийн техник технологийн шинжилэлд 12 компани маань 25.6 тэрбум төгрөгийн бол хөнгөлөлтөд зээлийг бол авчиад байгаа. Ер нь Монгол улсаас баримталж байгаа яг ноолуурын салбарт баримталж байгаа гол бодлого гэх юм бол та бүгд мэдж байгаа. Засгийн газрын нөгөө 380 дугаар тогтоол буюу Яманы угаасан ноолуурын техникийн зохицуултанд батлагдсанаар 2025 оны 2 сарын 1-ээс угаасан ноолур бол экспортод гарахыг бол хоригдсан байгаа. За энэ ч хүрээнд одоо бидний ололттой амжилттай тал гэх юм бол ноолуурын салбарт 2024 оны 9 сарыг 25 оныхоо 9 сартай харьцуулж үзэхэд бол угаасан ноолур маань тоо хэмжээгээрч тэр үнийн дүнгээрч тэр өнөөдрийн байдлаар 5 дахин өсөд байна. Хоёрт нь угаасан ноолур бол огт экспортод гарахаа болсон. Өнгөрсөн оны мөн үед бол бид нар бол 60% бол угааснаар байдлаар гаргадаг байсан бол энэ жилийн хувьд бол угаасан ноолур экспортлсангүй. Энэ бол бидний бас давуу тал байлаа.
Уулуурхаан бус салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдийн хөрөнгийн хуримтлал дутмаг, барьцаа хөрөнгө хангалтгүй зэрэгээс шалтгаалan худалдааны санхүүжилтийн хүртээмж хангалтгүй байдаг. Эдийн засгийг төрөлжүүлэх ач холбогдолтой жижиг дунд үйлдвэрлэл Уулуурхаан бус экспортын салбарт 2020 оны 4-р улирлаас эхлэн репо санхүүжилт олгож эхэлсэн бөгөөд стратегийн гол нэрийн нөөц бүрдүүлэх салбарт 943 тэрбум төгрөг, худалдаа үйлчлэгээний салбарт 340 тэрбум төгрөг, Уулуурхаан бус экспортын бусад салбарт 135 тэрбум төгрөг гээд нийт 1.4 их 80 төгрөгийн зээл олгожээ. Үүнээс гадна нэмэн өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 2024 оны 12 дугаар сард Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрлэлийн яам болон арилжааны Арбан банк, ноос ноолуур арьс ирний боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээлийн санхүүжилтийн гэрээг байгуулсан байдаг. Энэ хүрээнд энэ оны 10 дугаар сарын 28-ны байдлаар 876.1 тэрбум төгрөгийн 303 зээлийн хүсэлт ирүүлснээс 168 зээлдэгчид 473 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Тодорхойлбол 366.3 тэрбум төгрөгийг эргэлтийн хөрөнгө, 106.8 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтын зориулалтаар олгосон байна. Салбараар нь харвал ноолуурын салбарт хамгийн их хэмжээний зээл олгосон байна. Жилдээ бол нэг өнгөрсөн онд бол нэг ноолуураас 202 сая долларын орлого болж байсан. Тэр нь өөрөө нэг угаасан ноолуур гарснаар явж байсан. Одоо ингээд самсан ноолуур бол одоо тэр дүнлүүгээ эхний 10 сарын байдлаар төхөж өчөж байна. За үүнээс цааш бол мэдээж самдах процесс өөрөө тодорхой цаг хугацаа шаарддаг учраас энэ өөрөө ингээд зогсолтгүй явах юм бол орлого нь улам цаашаа нэмэгдэнэ гэж нэгдүгürt харж байгаа. За хоёрдугаарт мэдээж яг одоо дотоодын үйлдвэрлэлд өнөөдөр одоо мөнгөний хатуу бодлоготой холбогдуулаад зээлийн хүү бол өндөр байгаа. Ягаад гэвэл төгрөгийн одоо худалдаа авах чадрыг сайжруулах үднэс бидний хэрэгжүүлж байгаа мөнгөний хатуу бодлогын өрөөнд одоо зээлийн хүүний зардал жоо бага зэрэг өндөр байгаа. Гэхдээ төрөөс хүний одоо дэмжлэг үзүүлэх маягаар явах нь өөрөө энэ нь өөрөө дотоодын үйлдвэрлэлийг дэмжихээс гадна зөвхөн эргэлтийн хөрөнгөнд биш хөрөнгө оруулалтын зээл гарч байгаа нь өөрөө дараагийн шинэ бүтээгдэхүүнийг илүү их хэмжээгээр хийх энэ боломжийг бүрдүүлж байна л гэж харж байгаа. Тэгэхээр бол хийж байгаа санхүүжилтийн арга хэмжээ бол үр дүнгээ өгч байгаа гэж болж байна. За уулуурхаан бус салбарын зээлийн нөхцөлийг уулуурхаан салбартай харьцуулж харуулъя. Энэ оны 3 дугаар улирлын байдлаар боловсруулах үйлдвэрлэлийн салбар дунджаар 11.2% жилийн хүүтэй 28 сарын хугацаатай зээлийн нөхцөлтэй байгаа бөгөөд за уулуурхаан салбартай харьцуулаад харах юм бол илүү бага хүүтэй урт хугацаатай санхүүжилтийг авч чадаж байна. За боловсруулах салбарын 1995 зээлийн данс байгаа бөгөөд за тус салбарын нэг зээлдэгчид ноогдох зээлийн түн 1.2 тэрбум төгрөг байгаа бол за сард төлж байгаа төлбөрийг аваад үзвэл 51.5 сая төгрөгийн зээлийн төлбөр төлж байна. За энэ нь уулуурхаан салбараас одоо салбарын төлж байгаа төлбөртэй харьцуулахад 3.3 дахин бага байгаа юм а. Монгол банкнаас хийсэн ноолуурын салбарын үйлдвэрлэл санхүүжилтийн дэлгэрэнгүй судалгаанаас харахад салбарын аж ахуй нэгжүүдийн хувьд эргэлтийн хөрөнгийн дутагдал, хөрөнгө оруулалтын санхүүжилтгээд санхүүгийн бэрхшээлийг гол хүндэрлээ гэж нэрлэжээ. Ноолуур боловсруулах салбарын зээлийн нөхцөлийг харвал банк ус санхүүгийн байгууллагаас 20.2% хүүтэй 26.9 сарын хугацаатай зээл авч байгаа бол хувь хүн аж ахуй нэгжээс 13.3% хүүтэй 25.6 сарын хугацаатай, харин банкнаас 8.8% хүүтэй 23.1 сарын хугацаатай зээл авч байна. Төрөөс хэрэгжүүлж байгаа хөнгөлөлттэй нөхцөлд зээлийн хүү бусад санхүүгийн байгууллагын зээлээс хүүний хувьд багч хугацаа хэд богино байна. Санхүүгийн өндөрлөөс гадна ажиллах хүчний хомсдол, эдийн засгийн тодорхой бус байдал үйл ажиллагаанд нь саад учруулж байгааг дурджээ. Өнгөрсөн хугацаанд төрөөс уулуурхаан бус салбарыг дэмжихийн тулд шат дараатай бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлсэн ч цаашид барьцаа хөрөнгө шаардсан банкны зээлээс өөр илүү уян хатан нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх шаардлагатай байна. Зөвхөн эргэлтийн хөрөнгөний зээл, тоног хөрөмжийн зээл олгоод энэ байдлыг зогсоох уу? Энэ зээл олох гээд манай мэдээж арилжааны банкудаар дамждаг. За тэгвэл арилжааны банкудаар дамжихад энэ асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэх гэдгээр жил бүрийн түүхийд бэлтгэлийн үе буюу одоо энэ ургадаг цагаан алтаа гарах үед бид нар Монгол банктайгаа
ажлын хэсэг байгуулад хөдөө аж ахуйн яамтайгаа ингэж хамтарч ажиллаад санхүүгийн шинэ механизмыг бий болгоё гэдэг дээр 2024 онд бол бас анхныхаа туршилтыг хийгээд өрийн бичиг буюу векселийг бол яг хэрэгжүүлээд үүнийг бол говь хувьцаат компани дээр бол амжилттай хэрэгжүүлээ явж байна. Тэгэхээр энэ санхүүгийн шинэ механизм бол цааш нэг дөрвөлжлүүлээ. Хоёрдугаар манай үйлдвэрлэгчдийн тавьж байгаа бас нэг асуудал юу вэ гэхээр барьцаа хөрөнгөний асуудал байдаг. Манайд бол ерөөсөө зөвхөн арилжааны банкуд мар нөгөө үйл хөдлөх хөрөнгийг маш бага доогуур өртгөр бол үнэлж авдаг. За тэгвэл дэлхийн зах зээл дээр энэ дээр ямар жишг туршлага байдаг вэ гэхээр барьцаа хөрөнгөнд бид нар одоо экспортын гэрээгээ барьцаалж болж байна. Магадгүй тухайн компани нэр хүндтэй салбартаа үзүүлсэн энэ улс орныхоо хөгжилд үзүүлсэн нэр хүнд брендийг нь өөрийн бас барьцаа хөрөнгө болох боломжтой. За дээрэс нь нөгөө түүхийн материал эцсийн бэлэн бүтээгдэхүүнээ өөрийн бас барьцаа хөрөнгө болох боломжтой. Үүн дээр бол одоо нөгөө санхүүгийн бас шинэ датагалын үйлчлэгийг бол нэвтрүүлэх нь бол боломжтой байгаа. За түүнчлэн манай үйлдвэрлэгчид бас одоо энэ векселийг илүү өргөн хүртээмжтэйгээр одоо бусад бас компаниудад олгох ажил дээр бас төрцөгтэйгээ хамтраад мэргэжлийн холбоонд хамтраад ажиллаж байна. Факторингийн бүтээгдэхүүн бол өөрөө зээлтэй төстэй эсвэл одоо шууд шаардах хэрэг шилжүүлэх замаар хийдэг одоо шинэлэг бүтээгдэхүүн байгаа. Тэгэхээр энэ бүтээгдэхүүнийг нэвтрүүлэхэд тодорхой хэмжээний хууль эрх зүйн зохицуулалт. За дээр нь одоо санхүүгийн одоо нягтлан бодох бүртгэлийн талаас зохицуулалт, за бусад татварын талаас одоо зээлтэй ижил хэмжээнд авч үзэх шаардлага гэдэг нэлээд олон цогц арга хэмжээг авч иж энэ маань өөрөө жижиг дунд үйлдвэрүүдийн шаардлагад нийцэхээр байгаа. Тэгэхээр зарим одоо шинжилтийг бол Монгол улсад хийгээд явж байгаа. Жишээ нь одоо 2015 онд батлагдсан хөдөлгөөн хөрөнгийн барьцааны тухай хуулиар факторинг буюу авлага шилжүүлсэнийг бол одоо захим хэлбэрээр баталгаажуулах тийм ээ шилжүүлсэнийг мэдэгдэх энэ боломж нь бүрдчихэд байгаа. За зарим одоо арилжааны банкуд, банк санхүүгийн байгууллагууд бол ийм бүтээгдэхүүнийг одоо захим хэлбэрээр боловсруулад зах зээлд бол санал болгоод эхэлсэн байдаг. Гэтэл тухайн одоо зохицуулалтын зарим дутуу байдал, за мөн зах зээлд бол танигдаагүй тийм ээ. Энэ олон асуудлаас болоод эдгээр нь төдийлөн түгээж амжаагүй. За мөн банк талаасаа, эргэлэгч талаасаа бас туршиж үзээгүй гэдэг талаасаа бас үнэлгээ тийм ээ хүүн дээр нь одоогоор уян хатан бус ч юм уу иймэрхүү асуудал байгаад байна. Тэгэхээр эдгээр бүтээгдэхүүнийг нэгдүгээрт бол хөгжүүлэхийн тулд энэ саяны ярьдаг бодлогын зах зарах хэмжээгээд богино хугацаанд аваад ингээд зах зээлд нэвтрүүлээд эхлээд явцын дунд бас тодорхой засвар их асуудлууд гарна. Ингэх юм бол манай одоо жижиг дунд үйлдвэрүүд одоо барьцаагүй зээл гэж ярьдаг тийм ээ богино хугацааны эргэлтийн хөрөнгө шаардлагатай байна гэж ярьдаг. Энэ асуудлуудыг бол нэлээд тийм эрсдэл багтаа банкуудын хувьд эрсдэл багтаа. За жижиг дунд үйлдвэрийн хувьд бол зардал багтаа аргаар шийдвэрлэх одоо олон улсад гол бүтээгдэхүүн болж байгаа. Уулуурхаан бус экспорт зөвхөн бараа биш, үйлчилгээний экспортын боломж ч манай улсад байдаг. Аялал жуулчлал, ачаа тээвэр, мэдээллийн технологи, боловсрол, эрүүл мэндгээд олон салбарт бид үйлчилгээний экспортыг нэмэгдүүлэх орон зай байгаа. За гэхдээ одоогийн бидний боломж нь ноолуур юм. За ноолуурын техникийн зохицуулалтаас одоо үүдэлтэйгээр орлого нэмэгдэж байгаа хэдий ч түүхийн эд бэлтгэгч малчид хоршоодоос эхлээд нийлүүлэлтийн сүлжээний тогтолцоог боловсронгуй болгох. За түүн түшгэлсэн санхүүжилтийн шинэ бүтээгдэхүүнийг бий болгох шаардлагатай байна. За эх оны 1-р сарын 1-ээс Евразийн элцээрийн хүрээнд 204 нэр төрлийн ноолуурын бүтээгдэхүүн гайлын татваргүй болохоос гадна за өмнө байгуулсан чөлөөт худалдааны хэлцээрийг илүү үр дүнтэй ашиглах боломж ч үүнээс хамаарх юм а. За үзэгчдээ бүхэнд уулуурхаан бус салбарын нөхцөл байдлын талаарх мэдээллийг энэ удаад тоомлог хүргэлээ. Хамт хэлсэнд баярлалаа.